За сайн байцгаана уу үзэгчтэй. Комментатор форум нэвтрүүлгийн ээлж шинэ дугаар эхэлж байна. За энэ 7 хоногийн олон халуун сэдв байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байна. Сонгуулийн хууль. Яг өөрчлөн одоо хуулиурыг барьсан байж байгаа. За дөрвөн хуулиурыг одоо тавьсан. Тэгэхээр бол би бодохдоо энэ 7 хоногийн нэлээд халуун сэдв арт иргэдэд одоо нэлээд юу гэдгийг одоо арт иргэдэд хамааралтай ийм одоо сэдв болоод сонгуулийн хууль болж юм шаарж байгаа. Тэгэхээр энэ сонгуулийн хуулийн дөрвөн хуулиур байгаа. Энэ яаж хийх гэж байгаа? Ямар одоо үр дагавар орны талаар өнөөдөр ярилцахаар студид хүрэлцээр байна. За студид нэвтрүүлгийг уламжлалсаар нэвтрүүлгийн хамтран хөтлөгч. За удирдлага ухааны доктор дуурж маань хүрэлцэн ирсэн байгаа. За тэгэхээр өнөөдрийн зочноор бид нар бас улс төрч улсын хурлын гишүүнээр сонгогдсон ажиллаж байсан баг хурлын гишүүн байсан. За дээр нь социал демократын дарга Гамбадрыг урьж ярилцдаг. Тэгэхээр энэ одоо хуулиур дөрвөн хуулиураас одоо өнөөдөр хуулиур нэг тойрог нэг улс гэсэн ийм хуулиурыг бас өнөөдөр илүүдүүлэхүү ярьж байна. Олон том бас энэ боломжтой хуулиур юм уу гэж ярьж байна. За сул тал байх шиг байна, давуу тал байх шиг байна тий. Тэгэхээр та бол одоо юу гэдэг нь бас ингээд бас Европт бас сурч байсан. За Европт элчин сайдаар ажиллаж байсан. Тэгээд таны хувьд одоо за ингээд одоо юу гэдэг энэ одоо яг ингээд ирэх барьж байгаа нам биш. Улсын судалтай нам биш. Одоо намын дарга хувьд яаж харагдаж байна? Энэ одоо энэ хуулиур хэрэг сонгуул одоо ямар үр дагавар байх вэ? Дөнгөж өчигдөрхөн байна уу өчигдөрхөн олж мэдлээ л дээ. Өөрөлдөх юм бол Монгол Ардын намын бүлэг, улсын хурлын Монгол Ардын намын бүлэг юм уу? Эсвэл одоо Монгол Ардын намын зүгээс энэ дөрвөн хувилбараас Монгол улсыг нэг тойрог 76 мандаттай нэг тойрог гэж нэг хуучнаараа тий профессионал гэж байгаа. Бүс гэж байгаа тийм ээ? Дуурай. Холимог тий. Тэгээ ер нь бол олон хувилбар биш үү? За зүгээр нэг авч үзчихээс нэг дөрвөн хувилбар байсан шиг байгаа юм тийм ээ. Мажоритар холимог энэ тэгээд 12 оны сонгуул явуулсан сонгуулийн хуулийн хэлбэр байна. За мөн 96-аас хойш 96-аас эхлэн хэрэгжүүлж ирсэн цэвэр мажоритар тогтолцоо байна. Өшөө пропорционал тогтолцоо байна. Гэх мэтлэнгийн дөрвөн хувилбар авч үзээд тэгээд Монгол Ардын намын бүлгээс 76 мандаттай нэг тойрог, Монгол улс нэг тойрог байхаар пропорционал ийм системийг одоо дэмжлээ гэсэн юм мэдээ явж байна. Би бол яг тэр сонгуулийн хуулийн хөлбөрийг авч үзээгүй байна. Маргааш улсын хурлын судалгаа улс төрийн намууд чухамгүй энэ асуудлаар өдөр одоо ярилцлага хэлцүүлэг хийн. Гэхдээ бол юу нь бол тодорхой байл та. Зарчим нь. Би одоо Лүндэ Жанцсан гишүүний телевизээр тайлбарсан дээр тулгуурлаад одоо энэ өөрийнхөө саналыг хэлмээр байна. Бид нар явж хамгийн зөв хувилбар руу өнөөдөр олчих юм болов уу гэж бодож байна тийм ээ. 92 оноос хойш хичнээн сонгуул хийсэн тийм ээ. Сонгуул болгонд бол дандаа өөр сонгуулийн хуульд орж ирсэн шүү дээ. Гэхдээ яг та ерөнцөндөө бол 76 жижиг тойрогтой мажоритар тогтолцоо уралгaalд явсан. 4 удаа байсан. 92 онд бол нэг өөр байсан. Улам томсгосон тойрогоор одоо 92 оны анхны сонгуул явагдчихлаа шүү дээ. Улсын хурлын анхны сонгуул. Тийм. Тэгэхэд бол зарим тойрог нь 4 мандаттай, зарим нь 3 мандаттай, зарим нь 2 мандаттай. Гэхдээ 4 мандаттай тойрог дээр нь бол нэг хүн 4 хүнд санал өгдөг. 3 мандаттай тойрог дээр нэг хүн 3 хүнд санал өгдөг гэх мэтлэнгээр тэр 92 оны сонгуулийн хууль бол тийм байсан. Тэр сонгуулийн үр дүнд бол Монгол Ардын хувьсгалт нам тухайн үеийн Монгол Ардын хувьсгалт нам үнэмлэхөө олон хулж улсын хурлд орж ирж байсан тийм ээ. Гэтэл саналыг нь яг ингээд аваад үзэхээр зэрэг өгсөн одоо тэр одоо юу гэдэг нь сонгогчдын санд өгсөн хуваар үзтер зөрдөг тий. Тэгэхээр зэрэг бол Монгол Ардын хувьсгалт нам ба одоо сөрөг хүчин гэж ярих юм бол ойролцоо байсан тийм ээ. 45 шахуу байсан тийм. Тэгсэн мөртлөө Монгол Ардын хувьсгалт нам үнэмлэхөө олох улсын хурлын 76 суудлын 71 суудал нь Монгол Ардын хувьсгалт нам авчихсан 92 онд. Дараа нь 96 онд үнийг өөрчлөөд 76 жижиг тойрогоор нэг мандаттай 76 тойрогт дууссан тийм. Тэгээ энэ систем бол нэлээд хэдэн удаагийн сонгуул 4 удаа. 92 оноос хойш 7 удаагийн сонгуулийн 76 жижиг нэг мандаттай тэгээ мажоритар систем 4 удаа. 3 нь болохоор нөгөө холимог профессионал эдрийг явсан байна. Тэгээд өнгөрсөн түүхээ хараад үзэхээр зэрэг өнөөдөр Монголын одоо парламентыг ард түмэн маш их одоо ард түмнээс маш муу үнэлэмж авч байна. Ялангуяа 76 жижиг тойрогоос сонгогдсон парламентын үнэлгээ ард түмний дунд бол маш муу гардаг. Үргэлж муу гарч ирсэн. Тийм. Тэгэхээр энэ системэнд байх шиг байгаа тийм. За энэ жижигчлсэн тойрогтой болоод ирэхээр зэрэг мөнгөний асуудал болт юм байна. Тойрогч сонгуульч мөнгөний сонгуул болт юм байна. Үнэхээр одоо нийгэмд
одоо юу гэдгийг мэдлэгтэй чадвартай парламентд суул зөх хүмүүс нь бол сонгогдсон Монгол юм байна. Монгол улсыг төлөөлж чаддгүй. Тийм Монгол улсаа төлөөлж чаддгүй тухайн жижиг торгоо төлөөлсөн жалга давын үзэл давмгаалсан тэргээл одоо өнгөрсөн парламент тамгал муу мухаар яригддаг бүх юм чинь энэ сонгуулийн тогтолцоогоор бий болсон парламент үед гараад байгаа байхгүй юу? Хууч нар бол ардын хурлын депутат юм шүү. Аа. Одоо 90 оноос өмнө бол яг 90 оны сонгуульч ардын хурл анхны сүүлчийнхаа юу хийсэн шүү дээ 90 оны сонгуулиар. Тэгээд 7 сонгуулиуд чинь ингэж юм л да 4 тэгээ явчихлаар 76 хүн 76 тойрогоос гарч ирж байгаа. Тэгэхээр нөгөө тойрог 1-р ирэмлэгдээд их хурлын гишүүний хувьд улсын хөгжил 2-р ирэмлэгдээд. Яг бол үнэхээр тэхээс ч бас өөр аргагүй юм шиг байна тий. Очихлоор нөгөө та манай тойрогоос сонгогдсон учраас манай сургуулийн засварыг засч өгөөч гэж сумын дарга сууж. За аймгийн удирдлагууд бас байж тий. Та одоо ингээд аймгийн орон нутаг 5 сумаас одоо манай нэг тойрогоос сонгогдсон учраас энэ 5 сумын цэцэрлэгийн асуудал, эрүүл мэндийн үйлчилгээний асуудлыг шийдвэрлэж өгөөч. Тийм шал дээвэр гээл. За ингээд улсын томоохон хэрэгтэй бүтээн байгуулалтч 2-р тавьчихж байгаа. Тэгээд төсөв орж ирэхлээр 76 байгаа л 76 таажтаас нь зад татаад аваа явчихна. Төсөв задардаг. Тийм төсөв задардаг. Жижигэрдэг. Тойрог руу явчихдаг. Тэгээд нөгөө том бүтээн байгуулалт бол офш ирэх ашиг одоо тий. Одоо тэр том хурдны замууд, одоо төмөр замууд, одоо юу гэдэг бусад бүтээн байгуулалт. Цахилгаан станц, сулааны одоо гэх мэт юмнуудыг 2-р очиж. Тэгээд одооний тойрог чинь давуу тал нь тэгж харагдаж байгаа тийм гамбаттайгаа улс нэг тойрог юм чинь гишүүн тойрог болчихно. Тэгэхээр улс гэдэг л тойрогтой. Монгол улсын их хурлын гишүүн бол Монголын ард түмний төлөөлөгч гэдээ бас үндсүүл нь байж их хурлын гишүүн тухай. Тэгэхээр нөгөө жинхэнэ утгаараа нийт ард түмний төлөөлөгч бол гэж зүгээр надад одоо харагдчих тийм бах те. Та одоо тэр утгаар нь би бол энэ бас саяын одоо энэ Монгол Ардын намын яриад байгаа энэ хуулийг бэлэгшээж байгаа байхгүй юу? Зөвхөн биднийг одоо жинхэнэ парламентын тогтолцоотой жинхэнэ нийтлэг Монгол улсынхаа эрх ширхэг одоо төлөөлсөн. Нийтлэг Монгол нийт ард түмнийхээ төлөөлөл болсон 76 хүн сонгогдох нэ гэж тийм ээ. Өнгөөр биш, мөнгөөр биш. Нөгөө талаас энэ бас их давуу тал нь бол одоо би ингэж ойлгосон. Би хэлсэн шүү дээ түрүүн. Сонгуулийн хуулийг яг гар дээр даваагүй. Гэхдээ бол яг Европт хэрэгэлдэг тэр сонгуулийн хуулийг ярьж яах гэж ойлгож байна. Европт одоо жишээлбэл бид нар чи ерөнхийдөө бол нэг Европын улс маягаар хөгжих тийм одоо бодол санаа бид бүгд байгаад байгаа байхгүй юу? Европын одоо ардчилсан улс орнуудын жишгээр тийм ээ. Одоо дээр үеийн одоо манай хүмүүс ярьдаг Швейцар руугаа хөгжиж гэдэг шиг тийм ээ. Европ руугаа хөгжих тийм сонирхол Монголын тэр хотолын хууль сонгогчдод байгаа гэж байгаа байхгүй хэцүү тийм. Манай үндсэн хөгжөөр Германы үндсэн хуулийг шаблонтцсан. Тэгэхээр тентхийн тэр парламентын тогтолцоотой адилхан тогтолцоог л Монголд бий болохыг бид нар хүсэж байгаа байхгүй юу? Гэтэл өөр парламент гарч ирчихэд байдаг. Сонгуулийн хуулиас болоод. Гэтэл яг тэнд хэрэгэлдэг хуулийг нь өнөөдөр хэрэглэж жинхэнэ пропорционал, жинхэнэ утгаараа пропорционал тийм ээ. Тэгээд одоо нийт тав төмийг төлөөлсөн, нийт улс орныхаа эрх ашигын төлөө зүтгэдэг тийм. Тийм одоо хүмүүсийг сонгох боломж энэ сонгуулийн хуулиар гарч ирэх гэдэг байна л гэж бодоод байгаа. Тийм ба шүү дээ. За яг энэ юугаар ингээ харуул юм байхгүй юу? Энэ гарч байгаа одоо бас нэлээд дэмжлэг авч байгаа шүү. Тэгээд одоо хурдан морины уралдаанд адилхан. Тийм. За одоо 800 морины гараанаас гараад 76 төрөвчийн морийг тасалж аваад тий эхнэ шүү дээ. Яг энэ. Гэхдээ би зүгээр нэг зүйл яагаад байхгүй асуухад энэ одоо 600 одоо 700 хүн нэр дэвшин шүү дээ. Нэг хүн одоо 76 одоо нэр дэвшичийг одоо өөрийнхөө зөв гэж үзэх нь одоо зорох уу уул тэр зөв санагдаад байна. Гэхдээ одооны хуулиар би одоо бодохдоо зөвхөн нэгэд дугуулах гэдэг юм шүү. Төслөөр бид хэллээ шүү дээ. Европ руугаа адил хөгжиё гэж тийм. Тентхийн парламентд ямар зарчим байна гэвэл нэг хүн нэг санал гэдэг зарчим байгаа. Нэг хүн нэг санал тийм. Нэг хүн нэг санал. Тэгэхээр одоо 7-800 хүн үрэл би одоо тэр харсан нэр дэвшин 400-500 хүн дэвшихэд одоо тэнд дотроос саналаа өгмөр олон мянган хүн, олон 10 хүн бодогдож болно шүү дээ. Гэхдээ бол зарчим бол нэг хүн нэг санал. Одоо хамгийн шилдэг нэг гэсэн үг шүү дээ. Хамгийн сайн. Жишээлбэл сонгуульд одоо оролцогчтой хөв тэгш байх зарчим их чухал байдаг байхгүй юу? Саналын хүчин чадлах тэгш байх хэрэгтэй одоо бид тэрийн саналын хүч тэгш байх хэрэгтэй. Саналын эрхэлж тэгш байх хэрэгтэй тийм. Тэгэхээр адилхан 76-ыг бит хоёр өгдөг тийм ээ. Тэгэх юм бол адилхан бит хоёр тэгш хэрэгтэй байна. Саналын хүчин чадлах юм байна тийм үү? Гэхдээ тэнд бол нэг хүн нэг санал гэдэг зарчим явдаг байхгүй юу? Нэг хүн 76 санал. Одоо манай төсч гэсэн адилхан тийм үү? Тэгэхээр тэгээ нөгөө талаас бас зарим нэг буруу тайлбар яваад байгаа байхгүй юу? Одоо өөрөө чи хэлдгээр за 800 морь гараанаас гарлаа. Хамгийн олон санал авсан 76-ыг нэг ийм биш ээ. Пропорционал гэдэг утга нь бол энэ хотод өгсөн санал энэ хотын нам дээр нь тооцогдоод тийм ээ өөр дээр чинь тооцогдсон нам дээр чинь тооцогдсон.
Дараа нь суудлыг хуваахтаа тухайн намын одоо нэр дэвшсэн хүмүүс нийтдээ хэдэн санал намдаа авчирсан бэ? Тэрүүгээр нь пропорционал намуудад нугаа тийм. Тэгэхээр танаа нам жишээлбэл 10 суудал нөглөөс пропорционалаар хуваагаад нийт одоо цуглуулсан санал байна шүү дээ. Нийт танаа 76 нэр дэвшигчийн цуглуулсан саналын хэмжээгээр суудал ногдох. 10 суудал ногдлоо. Гэх юм бол тэр 10 суудалд нь 10 хүн суух нь шүү дээ. Тэгэхээр танахаас дэвшин 76 хүнээс намдаа хэн хамгийн их санал авсан бэ гэдгээр эрэмблэгдээд жишээл инх бод намд хамгийн их санал авсан бол нэгдүгээр эрэмблэгдэх юм тийм. Бас Ганбаатар ийм нэг зарчмын зөрүүтэй яриаар орчлоо. Одоо энэ сонгуулийн хуулийн төслөөр энх захирлын хэлснээр авахгүй юу? 700 морноос чинь шууд 76 хамгийн их санал авсан хүн шууд автоматар болж байна. Энд пропорционал тооцох юм ерөөсөө байхгүй. Үгүй яалаа. Энэ төсөл чинь тийм байна. Үгүй. Тийм биш. Бид одоо бид тэр ойлголт бол тийм байна. Тэгэхээр зэрэг би хэллээ. Би одоо тэр хуулийн төслийг яг гар дээр аваагүй. Аха. Лүндэ Жанцангийн тайлбарласны дагуу юм. Аха. Лүндэ Жанцан чинь тэнцээр бас нэг Оо за. ажил зэрэг хийсгэх явдаг шүү дээ. Тий. Лүндэ Жанцангийн яриад байгаа бол яг энэ Европын сонгуулийн үйл яриад байгаа байхгүй юу? Одоо энэ Оросууд гэж энэ пропорционал элемент орсон шүү дээ. Пропорционал гэдэг утгаар тэр байгаа. Одоо либерал демократ нам гэдэг шүү дээ. Жириновский ганцаараа ороод нам нь одоо тийм суудлаа хангалттай санд авлаа шүү дээ. Тэгэн гоо Жириновский өөр сонгогдсон Жириновский өөрт нь бас суудлууд ирдэг. Тэгэхээр манайд чи манайхаас энэ ялгаа нь ихтер Жириновский санд болгодог байхгүй. Та дугаараа чи дом гişүн болох уу? Тэ? Амбатара та дом гişүн тэгвэл та манай намд ийм өргөөд ингүүл гэдэг чинь нөгөө тийш өөр хуваараа санал авсан байхгүй. Намаараа хуваараа санал авсан. Намдаа тэчний хувийн суудлаа авчирсан шүү дээ. Авчирсан. Тэгэн гоо өөрөө ингэ дөөмд одоо 10 суудлаа аваад ирсэн байхгүй. Тэгэн гоо тэр чинь тэрийг ингэж яадаг байх бас нэг тийм арилж маягтай явчих. Тэгэхээр наад чинь одоо нэг нээлттэй халтаа гэж хоёр янз байгаа байхгүй пропорционалын. Нээлттэй гэхээр зэрэг одоо хүнд нь өгсөн саналаар нь эрэмб тогтоод нөхөс Жириновский тогтоохгүй байхгүй. Жириновский хичнээн 5 суудал авчирсан ч гэсэн Жириновский ард байгаа хүмүүст нь өгсөн саналаар эрэмблэгдээд Жириновский сайн дураараа инх удаа чамайг эсвэл болж байгаа чамайг гэхгүй байхгүй. Иргэдийн өгсөн саналын дагуу тэр эрэмбэн тогтоогдож байгаа байхгүй нам дотор. Тэгэхээр энэ бол хамгийн шудраг болоод байл. Одоо 12 оны манай сонгуулийн холимог системээр бол тэр бол хаалттай систем биш үү? Намын жагсаалт гаргаад. Тэгсэн. Тэгээ намд нь 5 суудал бол намынхан гаргасан жагсаалтаар сонгууд ороогүй 12 хүн болоод исэн тийм. Сонгууд тэр хүмүүст нь бол иргэд санал өгөөгүй байхгүй. Намд нь санал өгсөн байхгүй. Тэгээ намд нь санал өгснийг нам нь өөрөө мэдэж хуваарлцсан байхгүй. Доржиг дондгийг дулмаа гэх мэт. Гэтэл энэ системээр болохоор нам нь мэдэж хуваарлахгүй, нам нь дэвшүүлнэ. Иргэдээсээ хэдэн санал авчирсан бэ гэдгээр эренбэлэгдэх байхгүй. Нам дотор хуваарлт явагдах нь шүү тэгэхээр тий. Тэгэхээр намын доторх эренбийг нь иргэд тогтоож байгаа байхгүй сонгогчд. Тийм ээ. Энэ хот 1-р тухай 2-р тухай гэдэг иргэд тогтоож байгаа байхгүй. Намын дарга тогтохгүй нь шүү дээ. Намын дарга тогтоохгүй. Тийм. Тэгэхээр зэрэг ийм би одоо энэ Европын орнуудын жагсаалт байна л да энэ чинь тий. Одоо энэ пропорционал системээр Европын ихэнх орнууд явуулж байгаа байхгүй. За энэ чинь ингээд Албани, Австри, Бельги, Дани, Эстони, Финланд, Грек, Голланд, Ирланд, Исланд, Израиль, Молдав, Герман, Португал, Серб, Словени, Швед, Турк, Итали энэ гэх тийм үү. Энэ дотор нээлттэй хаалттай гэж хоёр угаад байгаа байхгүй. Хаалттай ихээр зэрэг нөгөө нам нь өөрөө ирэмбэ тогтоочтой. Одоо манайхаар бол 12 оны пропорционал байхгүй. Нам нь тогтоогоод иргэдээ өгсөн саналаар намд нь хэдэн суудал ногдсон байна. Тэрүүгээр намынхан тогтоосон ирэмбэр хүмүүс сонгогддог байхгүй. Тэгэхээр энэ бол нээлттэй ихээр зэрэг намдаа хин хичнээн санал авчирсан бэ гэдгээр эренбэлэгдэж байгаа байхгүй. Тий. Ойлголоо. Пропорционалаар намууд нь суудлаа байгаа. Тэр чинь юм аав шүү. Яг ингээд яг тэр за нөгөө нэг 2012 сонгуулиар за арчсан намууд одоо том намууд ялангуяа яаж ялаа шүү дээ. За нэг за би нэг өчтмөр нөгөө Ганбаатараа асуун тий. Өчтмөр нөх тий. За тэгвэл одоо үнэлгээ тий. Дугаараа 2 өчтмөр нөө. Дугаараа бас өчтмөр байна шүү дээ. Шууд автомат орох гэж намын югаар. Тэнгууд одоо ингээд тэрүүн тавьдаг л. Тэгэхээр одоо өөрөө чи ярьж байгаа давуу тал нь тэр ийм мөнгөгүйгээр шударгаар суудлаа байлгах болно гэх юм шүү дээ. Тий. Тэгэхээр одоо нөгөө нам 76 хүн дэвшүүлэх хэрэгтэй болно шүү дээ. 76 тойрог байгаа. Заавал 76 хүртэл гэж байгаа. Заавал 76 байх албагүй шүү дээ. Тэгэхээр зэрэг эхлээд намын дотор сунгаа явагдах байхгүй. Хэн нэгдүгээр төчигдэх, хэн хоёрдугаар төчигдэх. Дараа нэгдүгээр төчигдсэн хүн гарахгүй юу гэдэг нь бас аргилцээтэй байхгүй. Эндээс санал авахгүй юу. Тий. Энэ код хэзээгээр 76-ад бичигдсэн ч гэсэн хамгийн олон санал авч болох байхгүй ирээдүйд. Тэгвэл энэ код дараа нь сонгогчдын саналаар эренбэлэгдэхэд нэгдүгээр гараад ирэх юм байна. Тэгэхээр намын дотор том ус юу сунгаа явдаг байхгүй. Хэмд нүчгдэх нь зөв үү, дундал нь нүчгдэх нь зөв үү, сүүлд нь нүчгдэх нь зөв үү гэсэн ингээд. За миний ойлгож байгаагаар бол та сайхан пропорционалыг сайхан тайлбарлаа, нээлттэй хаалттай гэдэг. Бас энэ дэрэгдэд ойлгоход хэрэгтэй зүйл. Миний одоо энэ сонгуулийн өргөн барьсан хуулийн төсөл бол миний ойлголт бол өөр. Шууд
best 76 буюу хамгийн өндөр санал авсан 76 оны жагсаах нам харгалзахгүй. Яг уу гэхээр намууд ингээд нэг хавтаа дээр бичигдэн 76 он нэрсийн цагаан толгойн дараалал бараг бичигдэх байх. А усгээс яа ус хүртэл нэрсийн жагсаалтан дээр үүсчих юм. Тэгээд эргэн хүн яг уу гэхээр сонгогч бас маш их өрх үүсэж байгаа. Ингээд 18 сонгуульд оролцсон бол 10 шиг ведомст одоо хавтгаа байж дүнгийн хавтгаа шиг. Тэгээд бидаагчтай нэг хавтгаа байх байлгүй. Ингээд тэн дээрээс ерөөс нэг хүн бодож ороод Ааганбаатар гэдэг нэрээ бодож орж ирэл би тэдний намаас социал демократ намаас Ганбаатар гэдэг хүнийг олоод дугуйлчаал гараа явчихна. Тэргүүрээ улсын шигшээ 76 гарч ирж байгаа байхгүй юу? Одоо энэ миний ойлгосноор тэгээд ядгүй гэхлээр бид бүр юмар болгоод байгаа шүү дээ. Нэг дарс нь ерөнхийлөгч бол, хоёр дарс нь их хурлын дарга бол, гурав дарс нь зүгээр шууд улс төрчдийн нэг эрэм тогтоодог шүү дээ. Топ 10. Тэрэн шиг уралдаан болох гэдэг байгаа байхгүй юу? 700 морноос чинь шууд эхний 76-ыг барианд аваад таслаад дуусаа. Энэ пропорционал элемент байхгүй юу? Энэ мажоритар байгаа байхгүй юу? Тий, энэ чинь том тойрогтой мажоритар хэлбэр байхгүй. Одоо өргөн барьсан барайг байгаа л да. Нэгд өдөр сая ажлын хэсгийн ахлагч Илийн хамглан улсын хурлын дэд дарга бол өөрөө намын бүлгийнхаа одоо дарагтай мэдээлэл хийсэн байхгүй зөвхөн талаар. Монголоос нэг тойрог гэсэн энэ тогтолцоо ер нь цаашдаа байх нь зөв зүйтэй юм байна. Тэгэхгүй бол одоо ингээд өнгөрсөн хугацаанд жижиг тойрогоор хийсэн энэ сонгуулиуд бол дандаа улс орны энэ эдийн засгийн чадварыг сулдуулж байсан. Дандаа тойргийн жалгын юм сэтгэлгээ дээр одоо үндэслэж тийм ээ зөвхөн тойрог жалга дээр одоо ингээд энэ хөрөнгө оруулалтуудыг 76 одоо жалга тойрогт ингээд хуваарлах ийм шийдлүүд ийм одоо эрх зүйн зохицуултууд байгаад байсан учраас Монгол улс цаашдаа тогтвортой одоо хөгжиё. Ард иргэдийнхэн асуудал бол зөвхөн нэг тойргийн асуудал биш. Энэ бүх монголчуудын өмнө тулгамдж байгаа энэ бүх ажилгүйдэл, ядуу орол энэ бүх асуудлуудыг бол улсын хурлд сонгогдсон 76 гишүүн хүн нэг одоо тойргийн гишүүний одоо сэтгэлгээр ажиллах энэ болцоог бид нар олох хэрэгтэй юм байна гэсэн үүднээс бол улс нэг тойрог гэсэн энэ тогтолцоо Монгол улсад хэрэгтэй юм байна гэдэг дээр ажлын хэсэг үндсэндээ одоо яаж байгаа саналаа эцэлж байна. Одоо энэ сонгуулийн төслөөр. Одоо тэгэхээр бид тэр хоёуланд гар дээр нь байхгүй байгаа Ганбаатар дарга дээр тийм. Тэр бол бүлэг дэмжлээ гэсэн. Дэмжлээ гэсэн. Тэгэхдээ миний хаар бол энэ мажоритар байхгүй. Мажоритар бөгөөд ерөөс улсын шигшээ 76 гарч байна. Хамгийн том одоо санал бас. Энэ дээр сонгогч хэн даваа хэрэгтэй болчихж байгаа. Яасан гэхээр нэг хүн нэг хүчин чадал бүхий эрх бүхий саналтай гэж бүгд тэгш хэрэгтэй. Одоо энэ өмнө нь бий биш үү? Одоо сайд шүү дээ. Одоо жишээл юу гэдэг хөрсөх сайдыг дэмжиж байгаа хүн бол одоо зөвхөн хинтэйгээс биш орон даяас санал өгч байна. Би улаан сайдаа санал өгч үзээгүй байгаа, уусад байгаа, ховдод байгаа тий. Одоо тэгэхээр наадах чинь ямар пропорционал элемент байхгүй. Энэ бол 76 мандаттай нэг тойрогтой мажоритар тогтолцоо болчихсон. Олонхороо хамгийн олон санал авсан сонгогддог чинь мажоритар байхгүй. Тэгэхээр Ганбаатар дарга одоо нийтдээ өргөн байсан энэ байхгүй юу? Одоо жишээлбэл мажоритар байхгүй. Тий. Тэгээд яасан гэхээр сонгогчдоор яг даваа ирэх үсэж байгаа. Бид нар ч нөгөө юун зөрөлдөд байна л да. Ямар хууль барьснаа гэдэг. Ганбаатар дараа болохоор пропорционал элементтэй гэдэг орсон гэдэг. Би болохоор мажоритар одоо саналын хөвлбөр хуулийн төсөл барьчлаа гэж үздэг байгаа байхгүй. Зөв. Таны зөв. Мажоритар наадах ч юм бол яг мажоритар. Тий. Тэгэхээр мажоритар дараа яаж байгаа гэхлээр сонгогчдоор даваа ирэх үсэж байгаа нь юу гэхлээр би өмнөгөө аймагт байсан мөртлөө одоо Улаанбаатар нэр дэвшиж байгаа санал өгч чаддгүй байсан байхгүй. Би өөрөө хамгийн сайн гэж бодож байгаа улаан сайд санал өгч үзээгүй. Одоо бол та Баян Хөлгийн аймагч байсан үг нь Улаанбаатарч байсан. Улаан сайдаа дугаалах боломжтой болж байгаа хөөх. Хүсчихвэл. Эсвэл одоо Ганбаатар даргаыг хаач амьдарч байгаа иргэн бол best энэ миний идеологоор одоо энэ хүн хамгийн шилдэг хүн л гэж үзвэл би тэрэндээ өгж болж байгаа. Ийм л одоо зүгээр яг давуу тал нь энэ гарчиж. Тэгээ яг нөгөө эдийн засгийн үр ачаал бүгд дагаж явж байгаа зөндөө зүйлүүд байгаа шүү дээ. Сайн талууд нь. Муу тал нь бол бас яг сонгогчоос олдчихж байгаа. Сонгогчийн өмнө хариуцлага хүлээх болчихж байгаа байхгүй. Яг үл тойрог байхгүй болсон. Би нэг улсын мандатаа жинхнэрээ эдлээд эхэлчихгүй үндсэн хууль гаргав. Одоо тэгэхээр таны над яриад байгаа чинь бол урд нь бол нэг мандаттай тойргууд байлаа шүү дээ 76 шиг таа. Тэр нэг тойрог дээр дэвшсэн 20-30 хүн дотроос хамгийн олон санал авсан сонгогдож байлаа шүү. Яг адилхан л байгаа байхгүй тэрнтэй. Монгол улс нэг тойрог 76 мандаттай. Тэгэхээр 76 хүмүүс санал өгөөл ихний 70 наад чинь бол угаасаа юу үүсгэж байгаа байхгүй юу? Нөгөө намуудын тогтолцоог үүсгэж байгаа байхгүй юу? Гэхдээ Ганбаатар баярсан нь энэ аахгүй юу? Одоо өргөн барих гэдэг нь энэ аахгүй. Би одоо мэдэхгүй Лүндэ Жансангийн тайлбарласнаа. Та Лүндэ дарга тайлбарласан. Лүндэ Жансангийн тайлбарласнаар бөгөөд Европт хэрэгэлдэг системээр бий. Эдгээр бол ямар нэгэн одоо хэрэгэлдэг Европын улсын системийг авсан байж таа. Хаанч байхгүй тийм систем аваагүй байж таа. Яг одоо ингээд үзэхдээ шүү дээ. Би бол ингэж яаж байна. За яг ингээд одоо
яг Ганбаатар таны одоо яриад байгаагаар хэрвээ хуулийн төс баригдаж байгаа бол үнэхээр сонгодог хөлөөрөө явж байгаа юм байна. Сайн байна. Би одоо энэ ч бүр улсуудын жишээ яг ийм сонгуулиар явагддаг. Ингүүл одоо хийж огрохгүй тий? Хийж огрохгүй шүү дээ. Одоо энэ систем санд маш оновчтой, хуульд маш зөв. Тийм ээ? Тий. Ингэж явж шүү дээ. Тий. Тэгээ яг ингээд бодиттойгоор одоо дүгнэлт гарна. Эн чинь нөгөө 12 оны нөгөө тал нь л баггүй юу? 12-оноос хэрэгсэн сонгуулийн. Тэр нь хаалттай байсан. Одоо нэг нээлттэй болж байгаа профессионал элемент баггүй юу? А одоо манай нөхдүүд эрх баригч нарын бариад байгаа хуулийн төсөл чинь өөрөө мажоритар баггүй юу? Улсын хэмжээнд нэг тойрог болоод 76 мандаттай ганцхан тойрог болгоод тэгээд эхний 76 орчиж. Хин хэдэн мянган сандах нь хамаагүй. Тэгээд тэгэхээр хүмүүс одоо наргаа болгоод эренблээ доогдоод байна шүү. Тэгвэл эхний 10-аас 20-д нь сайд үгүй. Лүндэ жанцаг 20-аас 30-д нь байнгын хоорондоо марга таслахгүй болохгүй мэн. Тэгээ лүндэ жанцаг. Хувилбар бол ингэж барьсан сая. 76 мандаттай нэг том тойроггүй мажоритар тогтолцоог сая өргөн барьсан. Одоо барих гэдэг байгаа байхгүй юу? Сая бүлгэрээ танилцуулж байгаа нь тэр бүлгэн дэмжиж энд ямар ч профессионал элемент байхгүй. Энэ одоо угаасаа парламентын тогтолцоог үгүйсгэж байгаа байхгүй юу? Тийм л дээ. Өөрөөр хэлбэл нөгөө намуудын хөтөлбөр одоо шил намын хөтөлбөр доор 76 хүн жагсаж шүү дээ тийм үү? Гэтэл тэр байхгүй болчихж байгаа байхгүй юу? Одоо зөв хувь тоглогч болж байгаа. Хувь тоглогч нарыг нэг 76% тоглогч нарыг салгаруулах юм байна. Одоо дуучин бөхчүүд. За тийм. Тэгээд тэд нар ч орж ирэх боломжтой болж байгаа. Би бэлдрийн одоо онцгой авьяасаараа олон танигдсан хүмүүс. Дээрээс нь хит их популизм хийдэг хүмүүс одоо юу гэдэг те хүмүүс байж та бас нийгэмд ингэ танигдсан. Тэд нар ингэж орж ирэх болцоод ийм олон танил хүмүүсээс гадна одоо яаж байгаа. Улсчдын сайнууд нь орж ирнэ бас. Одоо энэ ирэх барьж байгаа намууд байна шүү дээ. Шинэ хүмүүс орж ирэх. Ирэх барьж байгаа намуудын одоо лидерүүд те дарга нар. Одоо шууд сонгогдох хүний одоо хэлж болно шүү дээ. Хөрсөг шууд сонгогдно гэж. Монгол намуудын ингэ сонгогдно гэж. Эрдэнэ дарга сонгогдно. Аслан дарга эрдэнэ сонгогдно. Эхний хэдийн тэгж хэлж болох л байх. Тий баг болно. Тий. Тэгээд юу гэдэг за Бат Эрдэнэ аврах шууд сонгогдно. Одоо хэлэх гэдэг шүү дээ. За би одоо юу гэдэг Сумагийн Батбаяр хэм биш үү нэг давтарч аврах шууд сонгогдно хэлэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо нөгөө манайхны байнга яриад байгаа бид нар сонгодог парламентынхаа хэлбэрлүүл шилжнэ гэж яриад байгаагаа эрс үгүйсгэх байхгүй энэ хуулиар явах юм бол. Тий. Энэгээр гэтэл миний яриад байгаа тэр Европын хуулиар явна гэдэг чинь яг тэр сонгодог парламентын зөвлөл рүү явах гэдэг байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл за би Польшд 3 жил суусан. Яг тэр хоёр сонгуулийг харлаа. Тэр бол яг энэ хуулиар явдаг байхгүй. Хүнд нөхсөн саналыг намд нь тооцож пропорционалаар хуваагаад тэгээд намд хамгийн их санал авсан хүмүүс нь парламентд сонгогдож орж ирдэг тий. Маш зөв. Тэгэхээр энд бол намын сурталчилгаал голдоо явагддаг. Хөтөлбөрийн сурталчилгаа. Өөрөөр хэлбэл эх 4 жил манай нам ийм хөтөлбөр дэвшүүлж, нийгмийн хөгжлийн ийм хөтөлбөр дэвшүүлж байна гэдэгт нь гол ач холбогдол өгдөг. Хүмүүсийн сурталчилгаа байхгүй болчихдог байхгүй. Бас зөв тий. Хүмүүсийн сурталчилгаа байхгүй. Тэгээд намыг нь бол нэрсэн жагсаалт гэж шүү дээ. Намууд харин зүгээр тэнд суглагаар юу онод юм л 1 2 3 4 гэж. Манайх бол одоо уралд бүртгэсэн дараалалаар гэл нэгдэн Монгол Ардын нам, хоёрт нь ардсан нам, гуравт нь юуч гэдэг ингээд явчихсан. Тийм. Бүртгүүлсэн он жилээр гэдэг тийм. Тэрийг өөрчлөсөн шүү дээ. Шодрог болгож байгаа. Яг тэнд бол суулдаг юм л дээ. Тэгээд тэрний альц нам нэгдүгээр орж болох. Хоёрдугаарт нь одоо би зүгээр тентхийн жишгээр авч үзэхэд одоо манай Вида нэр дэвшигчдэг нэг хүмүүс байна шүү дээ. Тэднийг яах вэ гэж яриад байгаа. Намууд ингээд 76 хүнтэй ч юм уу жагсаалт гаргалаа. Видагч яах вэ гэж тийм. Видагч нэг тэнд бол сонгогчдын бүлэг гэдэг нэг юм яадаг байхгүй зөвшөөрдөг тийм. Өөрөөр сонгогч дангаар биш бүлгэрээ одоо нам шиг орох. Видагч тийм. Сонгогч биш видагч. Сонгогчдын бүлэг гэдэг тийм юу жагсаалт гарч ирдэг. Тэгээд юуны саналаар иргэдийн саналаар сонгогчдын бүлгүүд бас парламентд ороод ирдэг тийм. Одоо яваад байгаа шүү дээ. Одоо ингээд гадуур яваад байна. Төвний 76 гэдэг 76-ны шалгаруулаад байна тий. Дээр нь ардын илчээ 76-ны шалгаруулаад дээр нь электорат гэдээ яваад байна шүү дээ. Яг эднээс нийлүүлж яагаад нэг болгоод нэг тийм бол хүүлэр болгож байгаа юм шүү дээ. Гэхдээ тэнд Польшийн хуулиар бол жишээ би Польш дээр л шаваад л дээ. Яг л энэ сунд бас адилхан байгаа гэж бодод байна тийм. Нээлттэйс сонгогчдын бүлэг гэдэг тийм нэг юу байгаа байхгүй. Сонгогчд ганцаараа биш. Бүлгэрээ. Одоо шил электорат бүлгийнхэн гэдэг. Заавал намаар биш. Намаар биш. Электорат бүлгийнхэн. Төрний 76-гийн тий. Хэмжлэнгээр ийм бүлгэрээ сонгуульд орох эрхийг нэгээд өгсөн байхгүй. Тэгээ энэ бүлэг намтай адилхан нөгөө мөрийн хөтөлбөрөөр төвшүүлнэ. Тэгс давны гар усах цуглуулна. Мөрийн хөтөлбөртэй бай. Тэгнэгээр нөгөө намын шаардлагуудыг бас үйл баримтлал гаргана тий. Тийм мөрийн хөтөлбөрөөр нэг төсвөрлөөрийн талаар гаргаж байгаа адилхан. Тэгээ ийм бүлгүүд парламентд ороод ирж байгаа болж байгаа байхгүй. Энэ ч нэг зөв хараа. Францад яаж яах гэхээр ерөнхийлөгчийн сонгуульд жишээ авахад хараа энэ эвсэл хөдөлгөөнүүд нэр дэвшүүлдэг. Одоо ингээд иргэний хөдөлгөөн. Тэгээ үйлдвэрчний байгууллаганд дэвш. Хоёр шаттай явна. Эхний
Tournament тэр дээр өрсөлдүүлнэ. А манад яаж нэхэр ганцхан улсын их хурл судалтай нам нэр төвшүүлж байгаа. Тэгэхээр 2 юм 3 хүнийг бид нэр авч сонголтод оруулж байгаа. Сонголтгүй сонгол гэж тэр л хэлээд байгаа байхгүй тий. А нөгөө 3-аас чинь заавал нэгийг бид нар сонгох болчих жоо. Эсвэл уурлаад гэртээ өнжих тий сонгол өгөхгүй байх. Хойшид бол угаасаа нам нэр төвшүүлдэг. Хувь хүн өөрийнх нь нэрийг төвшүүлдэг хэлэгчтэй. Тий. Одоо бид нар ингээд задламаар шүү дээ. Манай нийгэмд бас сайн сайхан хүмүүс байна. Тэгээ тэднээс биднээс тийм ерөнхийлөгчтэй болмоор шүү дээ. Мэдлэг боловсролтой, чадвартай, олон хүмүүсийн төвшин танигдсан одоо юу тий зөв Монгол улсын үдэд даваад авч либерал бодлоготой ийм хүмүүсийг ингээд оруулах ихлээр манад ингээд хууль хаачиж. Заавал парламент судалтай нам. Заавал парламентаа судалтай нам биш. Тэгээ тэр нь хоёрхан нам байж. Тий, тэр нь хоёрхан нам. Тэгээд иймэрхүү одоо бас тохиолдлууд гараад байгаа байхгүй. Тэгэхээр л таны хэлдэг саяны тэр нөгөө иргэний хөдөлгөөнүүд, төмний 76 эдрэг энийг яг тэгвэл хуулиар хаачаад байгаа юм бэ. Хаачаад шүү. Та зөвхөн хоёрхан субъект нэр дэвшнэ гэж улсын хурлын сонгуульд. Битагч эсвэл нам түүний эвслээс гэж. Намууд эвсэл байж болно, нам байж болно. Тэгээд нөгөөх нь хувь хүн битагч. Яг тэгвэл ингээд электоратын ч юм уу төмний 76-ыг ингээд 76 спискэрийн нэгэд өгсөн байна. Энийг сонгогчдын бүлэг гэдэг. Европт ингээд бүлгээрээ орж ирэх боломжтой байна. Гэтэ би одоо ингээд бас зарим улсын хурлын гишүүдтэй ингээд уулзж үзэхтэй байна шүү дээ. Ер нь бол яг энэ бас хуулийн төсөл дээр бас тааламжгүй хандж байгаа гишүүд байна. Байна байх. Тэр ямар гишүүд байна вэ гэхээр бол тойрог мандсан хүмүүс шүү дээ. Тий, олон жил ажилласан. Тий, одоо өнгөрсөн 3 жил тойрог мандсан байдаг тий. Одоо энэ тойрогтой дэвшмээрээд ингээд тохирцоо ийцэв тэгсэн чинь гинтгийн юм хуулиндас гараад ирэхээр тий чинь болгоомжлогч. Тий, манайр чи өөр болж тэгэхээр ийм одоо гишүүд олон байгаа байхгүй. Тэгэхээр ийм олон гишүүд одоо улсын хурлд байгаа учраас би бас эргэлзэж байгаа байхгүй. Эдгээр энэ хуулийн төслийг батлах болоо. Ер нь яг энэ чи эцэс энэ тоглох гэж байгаа хүмүүс өөрсдөө дөрөв батлах гэдэг шүү дээ. Тоглоомд оролцох гэдэг хүмүүс. Манай сонгуулийн хамгийн тогтворгүй хууль байхгүй юу? Монгол улсын сонгуулийн хууль 4 жил тутам өөрчлөгдөж хамгийн муу хууль болчиход байгаа хөө нэг талаас. Яг л сонгуулийн урдлын жил нөгөө сонгогдох магадaltaй одоо юу гэдэг те сонгогдох магадлалаа нэмэгдүүлнэ. Хууль эрх зүйн аргаар нэмэгдүүлнэ гэж тооцсон хүмүүс өөрсдөө хуулиа батлаад өөрсөндөө тааруулаад хууль хийчлээ гэж боддог байхгүй юу? Яг ард түмэн эсрэгээр нөгдөг л дөө. Но гэхдээ тэд нар тгээ өгчдөг. Тгээ хийчдэг. Тэгээ одоо зарим нь ингээ магадлаа тооцож шин. Би ингээ Хөвсгөл аймагт 4-5 сонгогдсон даваа сүрэн жишээ нь ярьж илээ л дээ. Тийм учраас одоо надад энэ хууль одоо өөр аргумент олоод хэлчихэж байгаа юм тий. Одоо энэ бол одоо сонгогчдоос олдох юм байна гэдэг бодох хэрэгтэй нэ тэр тий. Тэг ядангуй 1-2 сонгогдсон 2-3 сонгогдсон хүмүүс тий. Олон сонгогдсон хүмүүс бол ядангуй 1-2-оос тий. Одоо энэ сонгуулийг яг өнөөдөр батлаж байгаа хуулиар бол шүү дээ. Шинэ хүмүүс орж ирэх боломжгүй болж байгаа. Одоо шууд даваа сүрэн бол сонгохдохгүй шүү дээ. Одоо мэдэхгүй л дээ. Би өөртөө бодож байна. Яг одоо даваа сүрэн яга сонгохдохгүй гэхээр Хөвсгөлдөөл ингээд одоо тойрог мандажсэн учраас уусуурны ингээд ажиллаагүй тий. Тэг учраас одоо даваа сүрэн сонгох магадлал маш бага. За энэ яг одоо энэ өнөөдөр өрнөд байгаа энэ сонгуулийн хуулийн төслийг ингээ харахаар энийг бас хэрэгжилжээс улс орнууд байна. Одоо бол энэ хуулийг 2 газар хэрэгжилж байна. Улс нэг мандаттай одоо тий улс нэг тойрог олон мандаттай гэж. 76 ах юм уу тухайн улсаас шалтгаалж 200 депутаттай бол 200. Одоо бол яг өнөөдөр хэрэгжилж байгаа нь Афганистан, Вануату гэдэг 2 улс байна. Афганистаныг бол бүгд мэднэ. Вануату бол тэр өмнөд номхон далайн өмнөд хэсэгт байдаг жижиг арал 230 хэдэн мянган иргэнтэй. Ийм 2 улс л одоо хэрэгжилж байгаа. Өмнө нь бол бас Японд хэрэгжилжсэн. Улсаараа нэг тойрог болдог. Дараа нь яг дэлхийн 2 дугаар дааны дараа бол нөгөө юу хоёрт хэрэгжилсэн юм бэлээ. Тайван, Өмнөд Солонгос хоёрт. Тэгэд одоо аль аль нь ингээд хүчингү болгоцсон. Одоо бол хоёрхан улс одоо энэ улс нэг тойрог, олон мандаттай мажоритар систем чиний л явж байгаа. Афганистан бол ямар улс вэ? Ямар улс вэ? Ямар хөгжөлтэй. Нөгөө талаас яг энэ хуулиар нь ингээ харах юм бол өнөөдөр яг энэ одоо өргөн барих гэж байгаа төслөөр нь харах юм бол энд бол та одоо гурвал нэг одоо сонирхолтой юм. Одоо энэ ширээ хийдэг хүмүүсийн холбоо байна гэж үү. Ширээний дараагаад 5 хүн өсөлдсөн чинь нэг нь бид нэр таньдаг. Дөрвийг огт танихгүй хэнд нь нөхөө гэхлээр ямар нэгэн байдлаар таньдаг хүндээ бид дугуулах болчиход байгаа хгүй бид гурав. Яг нөгөө дөрвөн хүний огт мэдэхгүй. Тэ? Одоо яг нэг юм юм унших байх л та танилцуулаад нөгөө сунгаа явлаа гэх. Тэр ийм тохиолдолд яадаг вэ гэхлээр ард түмэн нөгөө таньдаг. Таньдгүй бурхнаас таньдаг чөтгөртөө өгье гэдэг ийм юм гарахаар нэгээс дэш сонгогдсон гişүүд ашигтай байгаа байхгүй. Нэг буюу түүнээс дэш одоо харьцангуй танигдсан ямар нэгэн байдал. Би урд нь Амар Зэ гэдэг хүн таньдаг байсан. Их хурлын гишүүн болсноос нааш таньдаг болчлоо шүү дээ. Тодорхой хэмжээгээр. Тодорхой хэмжээгээр таньдаг болсон. Бэлэгт гэдэг хүнийг таньдаг байсан, таньдаг болсон. Батнасан гэдэг хүнийг таньдаг байсан. Их хурлын гишүүдээс.
Тэгээ таньдаг болчиход шүү. Сайн талаас нь таньгүй муу талаас нь. Тэгээ янз бүр хоёр талдаа таньсан. Тэгээд тэгтээ энийг одоо ингээд дугуулах магадлал үүсэж байгаа байхгүй. Өөрөөс ярьсан толбогдуулаад одоо жишээл энийг үгүйсэх хүмүүс бол өөрсгч ярих нь биш үү? Одоо энийг хэрэгэлдэг улс бол Афганистан тэр гэдэг нэг одоо хүмүүсийн нэг юу хүргэхийн тулд тийм улсуудад хэрэгэлдэг юм байна. Сүүлийн бараг улсууд байж байгаа улс. Европын маш олон хөгжилтэй улс орнууд хэрэгэлдэг. Гэхдээ яагаад одоо ингэхээр зэрэг улс нэг тойрог гэдгээр айлгаж байна тийм үү? Энд чинь 40 сая хүнтэй, 60 сая хүнтэй, 80 сая хүнтэй улсууд байгаа байхгүй юу? Тэгээд тэр чинь тойргууд хуваахаар зэрэг хуваагдсан тойргийнхан хүн амынх нь хэмжээ 3 сая маяг манай Монгол шиг л байгаа байхгүй юу? Тийм. Одоо шул 20 тойрогт хуваалаа гэхэд нэг тойрогт нөгөө хүн амынх нь тойрог 2 сая, 3 сая энэ төр бол явчихж байгаа байхгүй юу? Манай хүн амтай адилхан. Тэгээ манай хүн ам цөөхөн байхгүй юу? Хүн ам цайхан нэг одоо төрлийн улстэй. Цэвэр одоо Монгол үндэснээс бүрдсэн улс тийм үү? Холбооны улс биш. Энэ утгаараа бид нар нэг тойрог болоход болохгүй юм байхгүй юу? Тэгэхээр болно энэ хуулийн дэмжиж байгаа. Эсэргүүцэх хүмүүс орж ирэхгүй. Тийм аргумент. Шинээр одоо гаднаас хүмүүс орж ирэхгүй. Дандаа хуучин одоо сонгуулийн үр дүнгийн хэвлэл 6 дугаар сарын 30-ны дараа харъя л та. Одоо хууль тодорхой болонгууд одоо жишээлбэл төмний 76-гаар нэг хөдөлгөөн байна. Тэр чинь ингээд одоо нийт том танигдсан хүмүүсийн нэрсийг ингээд одоо жагсаагаад явж байна тийм үү? Энэ хүмүүсийг одоо юу юм дэмжнэ. Цаана электорат гэдэг нэг хөдөлгөөн яваад байна электорат гэдэг тийм. Тэгэхээр эдгээр чинь бас нэг ажил шүү дээ тийм. Тэр нийгэмд хүмүүсээ танилцуулахын тулд. Тийм ш таниулж. Хэдийгээр одоо энэ их хурлын их хурлд сууж байгаа гишүүчиг тэрбум мөнгө гаргаж чадахгүй ч гэсэн толгойтой. Тийм. Одоо нийгмээ гэсэн сэтгэлтэй нэр хүндтэй тийм хүмүүсийг гэдэрч гаргаж ирэх гэдэг шүү дээ. Тэр хүмүүсээ хэрхэн яаж нийгэм таниулах уу гэдэг тэдний асуудал. Сайн зөв таниулж чадах юм бол электорат хөдөлгөөнөөс 20-30 гишүүн сонгогдох магадлал байна тийм. Одоо энэ сонгуулийн үйл явдал. Жишээл төмний 76-аас хитэн сонгогдсон тийм. Тийм байгаа байхгүй да. Хичээс хитэн сонгох. Тэгээд сонгуульд бие дагчаал орно. Хуулийн боломж нь ингээ хязгаарлалсан байж байгаа шүү дээ. Өнөөдөр нам орно. Гэхдээ нэг хүн нэг санагдахтаа төвний давтагаач болохоор үед байгаа шүү дээ. Нам бие дагчаар аль байгаа. Тэг намууд хүмүүсээс байгаа тийм. Ардс намч байгаа ардын нам одоо төмний 76 дугуйж өгдөг хүнийг л одоо яах нь шүү дээ. Рекламдах нь шүү магтаад. Та бол мөнгө төлөх алба байхгүй. Өмнөөс чинь энэ эдгээр ажиллаж шүү дээ. Тэгээд сайн ажиллах юм бол иргэн хүн нэг санал өгтөөд энэ чинь дугуйл болно шүү дээ. Одоо хараа дахиад ингээд эргээд ярихаар 4 жил тутам энэ өөрчлөгдөх хууль хамгийн чанаргүй, докторгүй хууль болж байгаа. 3 жил болоод нэг өөрчилж идэг. Тэгээд дараагийн жилд нь хэрэглэгддэг. Тэгээ энийг бол ер нь цаашаа ямар сонгуулийн ядаж системээр явах гэдэг үндсэн хуулинд оруулчих хэрэгтэй. Одоо ингээд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өнөөдөр өргөн барьчлаа. Фундаментын дараа ингээд хэд хэдэн зарчмууд байна л да. Их хурлыг хариуцлагажуулсан засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлсэн ерөнхийлөгчийн одоо багасгасан ч гэдэг юм уу те шүүх эрх мэдлийг бие даасан байдлыг хангасан гэж. Хэд хэдэн аймаг сум дүүрэгт засаг даргыг иргэд өөрсдөө сонгоно гэдэг үндсэн хуулийн олон агуулгууд бас өөрчлөлт хийсэн юм твшилтэй юм хуулимс барьжээ. Гэхдээ энэ дотор жишээ нь хоёр юм би одоо судлаач нэмээр байгаа байхгүй. Жишээ нь тогтолцоогоо. Сонгодог одоо олон намын тогтолцоо хөгжүүлэх бол профессионал элементийг одоо оруулах тий. Эсвэл нөгөө мажоритар гэдэг одоо хатуу тогтч юм. Тэрийг оруулахгүй бол тэр 3 жилийн настай л хойлохгүй юу. 3 жил болгон л өөрчилж идэг сонгуулийн тухай, улсын хурлын сонгуулийн тухай, орон нутгийн сонгуулийн тухай хуульд алдсан. Тэгэхээр бид нар энийг хийх хэрэгтэй. Хоёрдугаар яамдын нэрийг бас үндсэн хуулинд оруулмаар. Яамдын нэр. Тэгэхгүй болохоор 4 жил бид нар 50 замаар төрийн захиргааны байгууллагуудад хувьсгал хийж байгаа. Эргэлт хийж байгаа. Төрийн захиргааны эргэлт хийж байгаа. Төрийн эргэлт биш. Дайн дайч ширээ сандлаа авч нүүн эрүүл мэндийн яам дээр ч навчаад спорт нэмчих нь тэ боловсролын яам дээр шинжлэх ухааны асуудал нэмчих нь сангийн яам дээр эдийн засгийн асуудал нэмчин. Тэгээд нөгөө өмнө ажилласан хүмүүс нь бүгд хүчингүй болчихно. Яг энэ чинь урд нь сангийн яам байсан шүү дээ. Одоо тас одоо энэ чинь санхүү эдийн засгийн яам болцсон. Ажлаа өг. Газрын дарга нар хүчингүй бол доошо мэрэгчлэнүүд авах. Тэгээ бүгдийг халаад одоо би бол ингэж бодож байгаа байхгүй. Би бол одоо шүү дээ энэ одоо яг энэ улсын хурл байгаа. Энэ бол одоо 65 хүн одоо 64 хүн нэг намаас бүрдсэн. Би энэ улсын хурлыг бол одоо хоёрын зүгээс үзүүлэхэд энийг бол Монгол улсын их хурл гэж хардаг байхгүй. Би энэ бол одоо нэг намын одоо хурлаж хардаг байхгүй, их хурлаж хардаг байхгүй. Тэгэхээр нэг намын их хурл ингэ давмгаасан тохиолдолд одоо маш чухал одоо онцгой хуулийг батлуулах эрхийг бас өгч болмооргүй. Ийм байр суурьтай байдیں۔ За хоёрдугаарт нь одоо нэг гамаатрагч энэ зөрчлийн хуулийг гаргасан байгаа. Зөрчлийн хууль гаргасан байгаа. За зөрчлийн хууль гарсан тохиолдолд зөрчлийн хууль дээр юу заадаг вэ? Одоо сонгуул үйл явж байна.
Сонгуулийн хуулийг одоо ингээд энэ одоо 76 гишүүн чинь энэ одоо ингэ тоглогоос гол ном чинь ялалтыг одоо авчих хэрэгтэй шүү дээ. Авчих хэрэгтэй. Хамгийн дарга нь ялт байгуулсан дараа ерөөсөд болох шаардлагатай, өсөлттэй тий. Өгөөл унана. Тэгэхээр эдгээр чи өөртөө тохируулсан хуулийг батлах юм ирэмсдэлтэй. Ийм байгаа шүү дээ. Одоо хэлцүүлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ одоо тоглолтод орж байгаа хүмүүсээр өөрсдөр нь хуулийн батлуулдаг бол туйлын бурууг харж байгаа. Тэгээ та одоо мэдээж Европт тийм байхгүй шүү дээ. Зөндөө бид нар ингээд сонгогчдын боловсрол одоо улс төрийн боловсрол гэж зөндөө ингээд тэгэхээр энэ улсын хурлаар сонгуулиуд батлуулж болно. Гэхдээ энэ батлсан одоо улсын хурлын нь өөртөө энэ дүрмээр тоглоомд орохгүй. Энийг бол 2024 оны сонгуулийн хуулинд ашигланаа гэж заадаг шүү дээ. Одоо тэгэхээр одоо манайх ч өөртөө батлаад өөртөө орох гэдэг. Цаг нь хааш нь тавьдаг. Тэгэхээр энэ асуудал байна. Энийг та бол одоо Европоос олон жилээс суурсан, ажилласан тий энэ хандлагыг яаж харж байна? Би одоо зугаан саналтай нийлээд л өнцөөлөнд нь хийсэн болохоор идэж яд чаддаг байхгүй хэрвээ өнцөөлөнд хийчих юм. Өнцөөлөнд нь парламентын гишүүдийг нийтээр чөлөөтэй шууд нууцаар сонгох сонгуулиар пропорционалаар сонгоно гэдэг өнцөөлөнд нь яг хийсэн болохоор яаж чадахгүй байхгүй. Яаж тэр пропорционал дотроо бол холбирох гэж оролддог гэхээс биш түнэс тэгээд 4 жилдээ юу яахгүй шүү дээ. Тэгээ нөгөө салаад авахгүй шүү дээ. Хууль нь ингээд тогтвортой зарчим тодорхой болохоор нөгөө нэг сонгогчд нь хүртэл ойлгомжтой шүү дээ. Би бол хэлээд байхгүй. Би дараагийн сонгуулиулах тэрний төлөө санал өгнө гэдэг нь ойлгомжтой явдаг байхгүй. Манайх бол сонгуулийн хууль яаж гаргахаас хамаарат дараагийн сонгуул. Одоо хүмүүс улс төрчид хаана аль намаас дэвшгэж мэдэхгүй байна. Би бол хэлээд одоогийн улсын хурл бол сонгуулийн хуулийг батлах эрхгүй хэлээд авахгүй юу? Та зөв. Тий. Тэгээ зөрчил үүснэ. Тийм учраас зөрчлийн хуулиар явах асуудал үүсэх биш шүү. Яг одоо жишээлбэл 12 оны сонгуулийн хуулийг бас л сонгуул тулгуур ойртуулж байгаа нь баталсан шүү дээ. Холимог систем. Дараа нь тэр холимог систем чи үндсөлийн цэцэд очиод унсан. Тэр учраас 16 оны сонгуулийг мажоритараар хийсэн. Тэгэхээр одоо тэр 12 оны холимог систем ягаад үндсөлийн цэцдэр очиж унсан юм бэ гэхээр нөгөө сонгуулийн зарчмыг л зөрчсөн байгаа байхгүй юу? Үндсөлийн заалтаар зөрчсөн тийм. Нийтээр шууд чөлөөтэй нууцаар гэдэг үндсөлийн заалт шууд сонгоно гэдэг заалтыг зөрчсөн тийм. Улсын хурлын гишүүнийг шууд сонгоно гэдэг нь байхгүй. Тэгэхээр намайг сонгоод нам нь инкотыг сонгосон учраас шууд сонгоогүй дамнад сонгож байгаа байхгүй. Намаар дамжуулж сонгосон гэдэг утгаар. Одоо бол шууд хүндэн санал өгнө гэж шүү дээ. Нэг хүнийг санал өгнө, хүндэн санал өгнө гэдэг чинь нөгөө шууд гэдэг нь хэрэгжиж байгаа байхгүй. Тэгэхээр яг шууд гэдэг нийцсэн мөртлөө пропорционал ийм систем бий болох нэ гэж ховдоо бол одоо маш их дэмжиж байгаа. Тэгэхээр яг бидээж нэг яг таны энэ төвшилж байгаа сайн л да пропорционал нь. Гэхдээ бүр нөгөө иргэнээд одоо нэр дэвшчээд дугуйлаад тэгээд намдаа авсан саналын тооцсон чинь хуучин бол нөгөө намын тоолоод намд нь өгсөн саналын тоогийн тоолоод суудлын хувь тэнцвүүлсэн. Жагсаалтын 28. Арын хаалгаар ордог. 48-аас тэгээ арын хаалганы хүмүүс чинь гарч ирээ. Намын дарга ойр төрлийн хүмүүс 28-ын жагсаалтыг хэн дээр өчгдсөн байхгүй. Одоо ямар ч өрсөлдөөн байхгүй. Яг тэгвэл тэд дээр ямар санал хураалт явагдав. Баг хурал дээр, хүнсний зөвлөлтөд хорон дээр, хүнсний бодлогын хорон дээр ямар ч энэ 1-ээс 28 дээр яаж байр эзлүүлэх вэ гэж яваг байхгүй. Тааш цагаан толгойн одоо өсгийн дараалаач бичээгүй. Тэгэхээр хүмүүс яасан? Намд одоо намын даргатай хэн ойрхон байл тэр дээгүүр игнэнд орсон байхгүй. 1 2 3 4 5-т. Хамгийн их орох магадлал шүү дээ 3 намаас. Ингэж бичигдсэн тэр жил. Одоо бол Ганбаатар дарга хэлж байгаа бол зөв хамгийн сайн хууль байна. Тэгтээ өгсөн саналаар ирэн билэгдэж. Тэгтээ өнөөдөр нөгөө би дахиад хэлэхэд бидний одоо хэлцээд байгаа улсын хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл чинь шинэ төсөл чинь бүр чинь оронгороо эргэж байгаа шүү. Чи 3 хууль цуг байсан. Ерөнхийлөгч улсын хурл тэнийг одоо нэгдсэн хуулийг нэрлэлсэн байсан байхгүй сонгуулийн тухай нэгдсэн хууль. Тэнийг салгана гэж байгаа одоо. Одоо тэгээ улсын хурлын сонгуулийн тухай хуулийг тусад нь гаргаад хийхдээ улс нэг тойрог нэг хуулийн дотор байсан салгаж байна тийм салгаж байгаа юм. Тийм. Тэгэхгүй бол ерөөсөө авцалдахгүй байна гэж. Уншиж барахгүй юм чи угаасаа. Амар олон хоцолсон шүү дээ тэр чинь. Тэгээд хүн ойлгох нь үтэл уншиж барахгүй тийм хуулиар одоо явж байгаа шүү дээ сонгуульч. Тэгээд одоо энэ сонгуулийн хууль бол ерөнхийдөө бол яг өөрөө чинь яриад байгаа нэг улс нэг тойрог гэсэн яваар л явж байгаа. Тийм. Нэг улс нэг тойрог пропорционал. Тэгэхээр бид ярьж байгаа. Нэг мажоритар пропорционал нэг улс нэг тойрог мажоритар гэсэн хоёроор яриад байгаа. Тэгэхээр үндсэн зөрчих юм шүү дээ. Зинхэнэ парламентын тогтолцоор оруулах гэдэг шүү дээ. Одоо энэ нэг улс нэг тойрог нэг улс биш нэг тойрог олон мандаттай гэж байгаа юм чинь 76 мандаттай. Энэ дээр энэ пропорционалыг хийжвэл best. Тэгвэл хамгийн сайн бол Ганбаатар даргах сайн бол. Энэ байгаа. Гэтэл нөгөөдөл чи харамсалтай нь улс нэг тойрог
Мөн үү? 76 мандаттай хичээд мажоритараар авах гэж байгаа. Хамгийн олон санал авсан 76-га барайнд ор. Яг хурдан морины айргийн 5 шиг барих гэдэг байгаа байхгүй юу? Айргийн 76 гэж барих гэж. Энэ ийм л одоо хууль яваад байгаа. Одоо би зүгээр энэ миний яриад байгаа нэг улс нэг тойрог 76 мандаттай нэг тойрог пропорционал гэдгийн өшөө бас нэг том ач холбогдлыг хэлмээр байгаа байхгүй юу? Бид чинь бол бас нэг үзэл санаа бодлоо нэгтгэх шаардлага одоо тулгараад байна шүү дээ. Улс даяараа нэг юм замбараагүй, улсын толгойтой нэг юм замбараагүй нэг. Дандаа л юм байж. Тэгэхээр энэ сонгуулийн систем чи яах харахгүй энэ жижиг намууд гэдэг юм олон санаатай хүмүүсийг ойртуулах нэгтгэх тий. Энэ л үйлчилж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл дангаараа яваад ямар ч хэмжээнд дүрэхгүй. Одоо жишээлбэл би одоо Монгол Социал-демократ намын дарга нам болмооргүй л дээ. Тэгвэл Монгол Социал-демократ нам дангаараа энд яваад ийм сонгуулийн тогтолцоогоор ямар нэг амжилт гаргана гэсэн найдвар байхгүй. Нэгдэн нийлэх үзэл бодлоо ойртуулах нэг ижлэхэн зорилгын төлөө хамтарч явах гэсэн тэр юу руу их одоо чиглүүлж өгдөг гэдгээр энэ хууль маш их ач холбогдолтой гэж бодож байна. Тэгээ миний мэдэх бош ус 90-ад оны ихэр өөр сонгуулийн хуультай байсан одоо баг өөрөж ярьдаг шиг шахуу тийм ээ. Тэгэхэд 24 нам парламентт нь орж ирээд ажиллах чадваргүй болсон байна. Дараа нь яг ийм хууль гаргаж ирсний дараа тэр чинь ингээд томногдоод 4-5 нам руу нэгдэж учиртай болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр зарчмын ер нь гол нь бол нөгөө намын платформ, намын бодлого, намын ирэх 4 жилд одоо улсын хөгжилд дэвшүүлж байгаа бодлого гэдгээр тэр зөв тэрэн дээр нь одоо гол анхаарлаа өгч нөгөө сурталчилгааны явдаг. Тий, акшн планаар оруулах хэрэгтэй шүү дээ. Одоо мөрийн хөтөлбөр тэрнийх нь гор төлөөллийнх нь хүмүүс нь одоо юу гэдэг намын лидерүүд нь тэрийгээ сурталчилдаг тий. Тэгэхээр би одоо намынхын бодлогыг байнга сурталчилаад ингээд ахаар зэрэг одоо намын одоо фейс нүүр болж байгаа хүмүүс биш шүү дээ. Одоо тэр бодлогоо мэддэг, бодлогоо таниулж чаддаг, бодлогоо тайлбарлаж чаддаг. Тэр бодлого амжилтанд хүрнэ гэдгээ хүмүүст итгүүлж чаддаг тэр хүмүүс намын фейсүүдийг чухал ойлтой байхгүй юу? Тийм учраас яг намын нүүр царай болсон боддог, сэтгэдэг тэр хүмүүс нь илүү нөгөө жагсаалт намын жагсаалтад дээгүүр бичигддэг тий. Санал авах магадлал нийтээс нөгөө санал авчиж өгөх магадлал нь өндөр болдог байхгүй. Тэр илүү нөгөө бодлогын уралдаан болдог. Тэгэхээр энэ утгаараа энэ систем бол яг харахгүй одоо арчлалын 29 жилийн явж одоо энэ зөв юм руу гарах гэж байна гэж би хувьдаа. Одоо бол ингээд хүмүүс хүлээж байна. Одоо хүмүүс юу хүлээж байгаа гэхээр хөгжлийг хүлээж байна. Энэ одоо энэ мухартаас гарахыг хүлээж байна. Тэгээд мухартаас гарах нэг хэлбэр нь одоо улс төрийн энэ сонгуул гэж харж байна. Энэ сонгуулаар одоо зөв хүмүүсийг тий зөв сэтгэлтэй хүмүүсийг гаргахыг хүлээж. Энэ бол ард иргэдэг өсөж байгаа зүйл. Улс төрийн намууд өсөж байгаа зүйлийн хөвтөр бол яаж илүү өөрсдөө сонгох хуулбар байна гэдэг хайж байгаа. Тэгэхээр бол юу нөөдлөөс бас хардаад байгаа. Тэгэхээр яг энэ хуулбар гайгүй. Гэхдээ энэ дээр саяны Ганбаатарын яриад байгаа тусгаад бол их зөв хуулбар болно тий. Би саяхан нэг яалаа нэг таксинд явж байгаад бас нэг Монгол 23 жил ажилласан нэг өөр монгол хүнтэй өөр одоо аялал баялаг байхгүй болсон тийм өөр монгол хүнтэй уулзлаа. Тэгээ ярьж байна. Энэ Монгол улсын тухай ярьсан чинь яг Монгол улс их гоё залуучууд байна гэж. Энэ хүмүүс одоо монголчууд одоо хэрэг алга гэж яриад байгаа. Их сайхан их боловсролтой залуучууд олон байна гэж. Гэр оролдоод амьдарч байна гэж. Ингээ сууж хат янз бүрийн хүмүүстэй уулзж байна. Үнэхээр сайхан сэтгэлтэй боловсролтой чадaltaй залуучууд байна. Энэ хүмүүс аюу хавчигдж байна гэж. Хавчигдж байна. Тань тал байхгүй учраас энд орох боломжгүй. Тэ. Ингээд иргэдэн авчигдсан байна. Хоёрдугаарт нь танаа одоо ингээд төрийн одоо тэргүүн одоо манай улсын иргэнүүдэд харьцуулбал боловсролтой чадaltaй ингээд байгаа. Гэхдээ сэтгэлгүй юм шиг болоод байгаа. Тэ. Танаад ингээд ийм одоо яг энэ одоо төрийн том албан шодрос жоомс бол сэтгэл дутаад байна уу гэдэг байхгүй. Тэгэхээр би бас тийг бодлоо үнэхэр үнэн. Тэгэхээр ийм одоо сэтгэлтэй, зүтгэлтэй, мэдээж хэрэг мэдлэгтэй байх хэрэгтэй тийм. Ийм одоо тийм зөв хүмүүсийг ууланд сонгох хэрэгтэй. Тэгэхээр тэр хүмүүсийг гаргах гэж ирэхэд бол сонгуулийн их зөв хуулиар хэрэгтэй байхгүй. Сонгуулийн хууль. Тэ. Тэгвэл одоо ингээд намаар хавчдаг, мөнгөөр хавчдаг. Тэ. Тэг өөр одоо юу гэдэг ингээд өөр бусд одоо ингээд мөнгө цаас хараагаад хавчдаг зөв хүмүүсийг гаргадаг тийм сонгуулийн хууль батлуул байдал хിവэрэ үүсэх буюу одоо улс Венесуэлаар сонгоно шүү дээ. Одоо өчтөр мэдээ гарлаа шүү дээ. Deutsche Bank, Deutschland Bank Венесуэл улсын барьцаанд тавьсан 20 тонн алтан харааж авлаа гэж. Тэгс. 21 онд одоо уулын буцааж өгч тоо. Яг бол энэ улс гэрээгээ байгуулдаг, гэрээгээ зөрчдөг, биелүүлдэг. Гэт нэг жоо байхгүй. Тэгэхээр бол яг ийм байдал яг ойртод авахгүй Монгол улс. Тэгэхээр одоо бид бол энэ сонгуул байл үнэхээр чухал байна. Би одоо маш чухал гэж ярьж байгаа. Тэр мажоритараар гарч ирсэн горууд гаргалгаа шүү дээ. Энэ би улсын 76 гişн харахгүй. Жидүүгээс бүгдээрээ л авчичлээдэг. Тийм ухаа сэтгэлгүй л байгаа байхгүй юу? Зур хогийн ашиг сонирхол, мөнгөний ашиг сонирхол, өмчийн ашиг сонирхол нь нэгдүгээр тавигдсан хүмүүс парламент ороод байгаа байхгүй.
мөнгөөр орчод болдог, орж болдог, орохороо зэрэг хувьдаа юм авчулдаг гэсэн ийм нэг юугаар яваад байна шүү дээ. Хүмүүс тийш тэмүүлж идэв те. Тэр тэмүүлэх болцоог энэ нөгөө 76 жижиг мажистрч болгоод байгаа байхгүй. Нэг тойрогдорч баг мөнгө хаягч. Жижиг хэрэг магадлал те. Ер нь өнөөдөр ингээд их хурлын сонгуулийн тухай хууль ярихаар их хурл гэж юу юм бэ гэдэг асуудал гарч иж байгаа байхгүй. Улсын их хурл өөрөө хууль тогтоох дээд байгууллага. Тэ манай одоо гол хамгийн төрийн эрх барихтай байгаа бол нөгөө талаас. Тэгтэл энэ байгууллага дээр хоёрхан одоо үндсэн үүрэг нь юу юм бэ гэхээр хууль одоо улсын хурлын гишүүн бол хууль санаачилж батлах, хуулийн хэрэгжлэн хяналттай авах гэсэн ийм л чив үүрэгт. Төсөв бодлого. Төсөхгүй. Гишүүний өөрийнх нь үндсэн үүрэг нэхлээд энэ баггүй. Улсын хурл дээр улсын хурл өөрөө болохоор бодлого төсөв. Тий, бодлого төсвөө гаргаж байгаа хэрэгтэй. Улс орны одоо нэн тэргүүлэх шаардлагатай приоритетний бодлогоуд гаргаж. Тэгтэл улсын хурлын юу гэдэг болсон гэхээр мөнгө хуваарлах газар болсон. Тий. Нөгөө талаас яг томилгоо хийдэг байхгүй. Сайд нарын томилгоо хийдэг газар болсон. Тэгэхээр тэнд гишүүн болсон хүн орохоор яаж ийн? Төсвийн ерөнхийлөгчийн захирагч Сайд Ганбаатарыг томилдог юм болох гэдэг шүү дээ. Та бүхэн гишүүн болж байгаад. Мөн үү? Тэгэхээр энэ хүнд нөлөөлж одоо бизнесийн сонирхлоо хийх энэ эрх нь өөрөө заяагдмал үүсэж идэх байхгүй. Автоматар. Тэр нөгөө сайдыг чи босс нь олчих ш төхөрлөн гişүү. Яг бол та бүхэн томилж хөлөөлж байгаа юм баггүй Ганбаатар сайдыг нэг одоо гişүүн битээр ингээ томилж хөлөөлж ш. Энэний төлөө 6-700 гаруй зүтгээд байгаа байхгүй юу? Жил болгоны 4 жил. Өөрөөр засгийн газар гартаа авчих. Засгийн газрын гишүүн сайдын босс болох гэдэг чинь улсын их хурлын гишүүн чинь. Тэгэхээр тэнд нэг сонирхол байгаа. Нөгөө тал төсөв мөнгө хуваарлж. Тэгээд тэр нөгөө сайд буюу төсвийн ерөнхийлөгчийн захирагч мөнгө барьдаг хүний чинь дээр нь сууж авч жагаад концесс жидүү одоо авах хэвээр юмнууд авч шít. Тэ? Одоо нөгөө үүний хөнгөлөлт одоо чөлөөлтүүд өөрийнх нь компанид. Тийм учраас улсын тэргүүний баячууд орж иж шít. Хамгийн том компани захирлууд хамгийн одоо баян хүмүүс л орж ирсэн шүү дээ сая. Одоо үеийн цаг ер нь эрхмэдлийн хуваарлалтын тухай асуудал бол ирсэн шүү дээ. Улсын хурл асар их эрхмэдлийг явуулаад. Тэгэхээр энийг тараах мөнгө олсон мөнгө зар тий. Би бол ийм бодолтой байгаа. Манай одоо энэ зөвхөн улсын хурл дээрс манай төрийн өмчийн байгууллагууд. Одоо манай ингээд төрийн оролцоотой компаниуд дээр бүгдийг л дарган төвлөрүүлж шүү дээ өөр дээр. Ерөөсөө улсын хурл биш. Төрийн өмч гэж байхгүй даргын өмчлөл гэж байдаг. Тийм дарга одоо дарга 14-өөс хүртэл мэдчихэж гэж шүү дээ. Одоо хичнээн хүнчээ одоо 1000 хүн ажилладаг шүү тий. Одоо наад үндсэн үйл асуудал ажиллаа. Тэгэхээр харин тэгэхээр бол мөнгө олдог нь мөнгө хинг номтой ерөгшүүл бол улаанцаа хэлж илээ шүү дээ. Тэгвэл би хурд сууж ирнэ яах юм гэсэн юм тий. Өөрөөр хэлбэл тийм ажил хийхгүй бол би тэнд хөрнө сууд ямар. Тэгэхээр ямар сонирхол орж ирсэн тодорхой байхгүй да тий. За бидний цаг ингээд өндөрж जैन таны өнөөдөр хүрсэн ирсэнд баярлалаа. Би бас бодож जैन бидний хувьд бол тий. Яг энэ хуулиараар яваад Ганбаатар одоо Солонгос нам дарга Ганбаатарын хэлснээр Европын хуулийн энэ хуулиар сонгох юм бол бид нар маш зөв одоо бидний сонголт хийх тийм боломж байна тийм. Ер нь бол оновчтой юм байна. Тэгээд бол улсын их хурлын одоо гишүүд дараа бид нар бодож байгаа хаад энийг өргөжлүүлэх сэдвж үзлээ тийм. Тэгээд одоо яг нь улсын одоо энэ хуулийн төслөөр ажиллаж байгаа бас гишүүд хурж авчиж бас хамтарч бас ярилцсан зөв байна үзлээ. За тэгэхээр энэ хүрээд одоо бидний өнөөдрийн комментатор форум төлөвлөгөөнд ирж байна. Хамтдаа үзэгчтэй баярлалаа. Эх дугаараар иргэн уулзцгаая. Өнөөдрийн нэвтрүүлэг хүрэлцэн ирсэн. Ганбаатар баярлалаа. Баярлалаа. За. Баярлалаа.